намайг Минжмаа гэдэг. Би сэтгэл зүйч. Эзэмшсэн мэрэгчлэрээ энэ нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхийг хүссэн болохоор хаана миний мэрэгчил хамгийн их хэрэгтэй вэ гэх асуултыг өөртөө олон удаа тавьсан. Хариултаач олсон. Энэ бол хамтарсан баг. Арутол хорой юу? Чи та гурлаа өөрөлхөө. Өө ашгүй. Өөрөлхөө л да. Тэдэр үрдээ. Ойрхон мэл 5,000, хоолол 10,000. Ойрхон. Өөрөлчээ. За. Агуур. Чи та ойрхон гэгээстэй. Ойрхон л байгаа зү юу н хол байгаа. Зөөц. Сайн байна уу? Сайн байна уу та? Сайн байна. Танад Тамир Золбоо гэд хоёр хүүхэд амьдардаг уу? Амьдардаг. Би нагц гэж байна. За. Би 152 дугаар сургуулийн нийгмийн ажилтан байгаа. Танаа хоёр хүүхдийн талаар явж байгаа юм л та. Яс хэрэг тарьсан уу? Үгүй ээгөө. Ах нь харин ерөөсөө хичээлдээ ирдэг үү? Дүү нь болохоор алдаг оноо хичээлдээ ирээд санаа зовоод хүрээд ирлээ л дээ. Минь ээж нь солонгос явсан байхгүй. Тэгээд би хүүхдүүдийг харж үлдсэн. Хүний хүүхд ч бас хамаагүй ширүүлээд ээж болохгүй маа. Тэгээд бас хэцүү юмуд байна. Тамир Золбоо хоёр танад амьдардаг үнэл юм чинь та тодорхой хэмжээнд анхаарал тавих хэрэгтэй л дээ. За. Чи өнөөдөр нэг сайн ярилцаад дтгөө. Хэрвээ таныг хүсэх юм бол би хамт байлцаж өгч болно шүү дээ. Эндөө бид тэгэхээр нэг гэрээрээ өвчсөн сайхан ярилцаад. Та хэд яг тэр сургууль дээрээ зарчмын арга хэмжээ авах юм байвал тэр тал дээр ярьж чадах уу? Ойлголоо. За баяртай. Ирсэнд баярлалаа.
өнөөдөр гिचэл дээр онц авсан уу? Агаа өнөөдөр шалгалт өгөөгүй. Агаа өнөөдөр нэрээ ийм их мөнгө олсон ш тартаа. Хальзаа гой дэлгэр орж юм аах уу? Үгүй би юм аахгүй. Юм авахгүй. Яагаад? Та мөнгө өргөх юм. Агаа том болж байгаа юм чи энэс илүү их мөнгө олж штэ. Хальзаа гой дэлгэр орё. Агаа хоолын тэгвэл нэг замг аваачихгүй. Тэгээ. Энд чинь ажиллахтай юм. Өнөөх хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл уншаал гэж. Тэмдэглэл унших ч сайн хэрэлтэй. Гэхдээ ер нь нүүр тулж уулзсан хамаагүй дээр үйдэн шүү. Нийгэм ажилтнтай хүн уулзах гадарлаг гэх юм гайхаад юм бол гэсэн чи та байсан юм шүү. Ямар ажиллаар яв? Танай хамтарсан багийн хурлын тэмдэглэлийг би үзээд тэгээд таны бичсэн золбоо Тамира хоёрын мэдээлэл миний анхаарлыг аюух татаа тэгээд тантай уулзъя гэж бодод ирсэн. Тэр хоёр хүүхдийн гэр бүл яг үнэхээр хараа нэлт их юм уу? Одоо хичээл номон тасалтаад иддэг. Ах нь хүнсний цах дээр тэрэг төрөө явж байгаа сурах гарах юм. Тийм үү? Тийм жоох хүүхд ажил хийж ийн гэж бодохоор ямар нэгэн шалтгаан байна да. Тэгээд тэрнээс гадна хүүхдүүд бол нацгчинд амьдардаг юм билээ. Ээж нь гадаадд буюу Солонгост. Яг үнэ хэлэхэд бол хэцүү л юм. Нарийн чишт. Андо тэнд нисэх бодлоо. Бид өөрсдөө явчих юм уу? Тэхүү. Тэгээ. Тамира, миний дүү яагаад хичээлдээ явахгүй юм бэ? Энэ манай ээж маань мөнгө олохоос Солонгост ажил хийж байгаа. Тэгээ бас би хийж байгаа хордоо авчруулахын тулд бас ажил хийж байгаа. Тэгээд олсон бүх мөнгөө нүүнээ даатуулж байгаа. Одоо ч бараг ээжээ авчирхад хүрхээр мөнгө олсон байгаа хөх төө. Ямар сайн хүүхдүүд вэ? Ямар их мөнгө олж ирээ. Ястаа мундаг хүүхдүүд чи. Ийм их мөнгө олж ирээд байвал яах вэ хүүхдүүд ээ? Манайд маань хурдын. Яг зөв гантай штэ. Энэхүү карманд мөнгө төгрөг өгдөг үздэг ш. Цаа шалгаарай. Байхгүй. Энэ мөнгнөөс ундаа авч байгаа үздэг юм. Юусаа. Стоо сайн хүүхдүүд. Ундаагаар яах юм бэ? Ундаа ч хортой миний хүүхдүүд. Нүүнэн гэртээ зөндөө их борцоо чанаа тавьсан байгаа. Миний хоёр хүү амаа цангуул ажиллаа дуусаад гүйж ирэл борцоогоо уучаад байгаарай заа юу. За. Ээж нь хаана байгаа илээ? Манай Солонгост ажил хийж байгаа. Яа, зөв ястаа ухаантай өгтөж. Хүн амтаа асуул дандаа тэгж хэлнэ. Тийм ээ? Амрыг ирээ. Иргэн Сүхбаатарын үлзий таныг амин хувьдаа ашиг орлого олох зорилгоор бага насны хүүхдэд төвчшгүй хүн төлбөр эрхлүүлсэн гэх шалтгаанаар буруутган баривчилж байна. Gaавал. Та нар ч юу яриад байгаа юм бэ? Би энэ хоёр хүүхдээ албан ёсны асран хамгаалагч чинь байна. Энэ өчөөрөөс хоёр хүүхдээ чи би тийжээдээ. Та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй. Та өмгөөлөгч авах хэрэгтэй. Бас дууг байх хэрэгтэй. Тамира, допо, миний хоёр хүү хилээч. Тамира, би хоёрыг асууж хамгаалах хэрэгтэй.
Минжмаа. Та маш сайн ажиллалаа. Үгүй. Харин ч маш муу ажиллалаа. Яагаад? Хүчирхийлэгч баригдсан. Хөдөлмөрийн мөчлөгт өртсөн хүмүүс аюулгүй байгаа. Одоо ээжийг олж ууцгалт болно үстэй. Ээж нэргэж ирэхгүй. Хүүхдүүд ээж 6 жилийн өмнө нас орсон байж. Ээж ч амьд байгаа гэж итгүүлж байсан нь цайлж хуурж байсан байна. 10 дахь настай жоохон хүүхдүүд ээжигээ буцааж авчирнаа гэд ажил хийж мөнгө цуглуулж үлзийд өгдөг байж. Одоо хүртэл амьд гэдэгт нь итгэж явж. Ийм үннийг би яаж хэлэх юм бэ? Чимээ тавшир. Хүүхдүүдтэй би уулзаад хэл. Үгүй. Би үрэл. Хамгийн зөв үгээр хамгийн зөв цагт би үрэл. Энэ хорвоод сайн хүн муугаасаа олон байдаа гэдэг яасан өнөө үгүй. Хүүхэд бүхэн хүнд хүчээр ажил хийж хэн нэгний хөдөлмөрийн мүлжлөгт өртөх биш, сурч боловсрч хувь заяагаа атгах ёстой шүү дээ. Та гуравтаа амжилт хүсье.